Сайн байцгаана уу? Намайг Уран Цэцэг гэдэг. Би Монгол Улсын их сургуулийн орхон сургуулийн санхүү эдийн засаг 4 ангид сурдаг. 6 улирал дараалан 3.6 гол чиндгээр суралцсанаар голон танхны нэрмжид шилдэг 100 оюутны нэгээр шалгарсан. Энэ маань Эрдэнэтэн багш нарын ач тус юм. Манай сургуульд мэргэжлийн хятадын багшнаас гадна бүгд найрамдах хятад ард улсаас багш нар жижээл заадаг. Би олон улсын хятадын төвшин тогтоох эзэсгийн шалгалт өгч 3 дугаар зэрэг авсан. Энэ цаашид намайг гадаадад тэтгэлгээр магистр суралцахад бүрэн боломж олгож байгаа юм а. Тиймээс та бүхнийг Монгол Улсын их сургуулийн орхон сургуульд эзэн суралцахыг урьж байна. Сайн байцгаана уу? Би Монгол англи судлалын 3 дугаар курсын оюутан Ламсуран байна. Энэ хичээлийн жил би голон танаас жил бүр шалгаруулдаг Монгол Улсын шилдэг 100 оюутны нэг болсондоо баяртай байна. Сургуулийнхаа хамтын ажиллагааны хүрээнд би Бурайдын их сургуульд 2 удиралд суралцсан. Суралцж байх хугацаанд ямар ч хэлний бэрхшээл гарч байгаагүй. Маш олон найз нөхөдтэй болж чадсан гэж би хувьдаа боддог. Энэ нь манай чадварлаг багш нарын мань ач гавьяа юм аа. Манай сургуульд инхтайвны корпусын гадаад мэргэжилтэн багш нар ирж ажилладаг учраас манай сургуулийн төгсөгчид англи хэлний өндөр мэдлэг боловсролтой төгсөж чаддаг. Иймд та бүхэн Монгол Улсын их сургуулийн орхон сургуулийг сонгоорой. Та бүхэн манай сургуульд хүрэлцээд сурснаар өөрийн дуртай спортоор хичээлж ур чадвараа хөгжүүлэх бүрэн боломжтой спорт зал байгаа. Иймээс оюунлаг спортлог та бүхнийг хүрэлцээд сурахыг урьж байна. Би Монгол-Японтой элчин сайдын яамтай хамтран зохион байгуулдаг. Японоор хэн сайн ярих вэ улсын илтгэлийн уралдаанд тусгай байр. Мөн 4 улирал дараалан амжилттай суралцж захирлын нэрмжид тэтгэлэг тамрагцсан. Сургуулийн таатай орчин мэргэжлийн чадварлаг боловсон хүчин бэлтгэдэг манай сургуульд эсэн суралцахыг урьж байна. Чамайг ирээдүйд бизнес эрхлэхийг хүсэж байгааг би эргэлзэхгүй байна. Харин Нягтлан бод хүртгэл бол бизнесийн хэл гэгддэг. Энэхүү бизнесийн хэлийг сурах Монгол Улсын их сургуулийн орхон сургууль тавтай морил.